Сайн уу? Та өөрийнхөө компьютерийг хэр сайн бэ гэдэг тексттэйгээр арай баримжаа авд юм шүүс. Хэрвээ тийм бол өнөөдөр хэлээ бяцхан сайтаар таны компьютер хэр сайн бэ гэдгийг дэлгэрэнгүй мэдээлэлээр үзүүлэх сайттай танилцуулна. Хичээл дээрээ уулзцаая. Нэвтрүүлгийн ивент хийгч. Айси. Сайн мэцхан залуусаа. Ерөнхийдөө бол бид нар ихэвчлэн компьютер үзүүлэлтийг шалгахдаа тексттэйгээр орж үздэг тийм ээ. Ерөнхийдөө тексттэйг компьютерийн ерөнхий мэдээллийг үзүүлэхээс биш таны ер нь GPU, CPU, RAM ерөнхийдөө бус мэдээлэлч ер нь бус компьютертэй хэр байдгийг бол сайн мэдэхгүй. Тийм болохоор та бүхэн Google дээр Rank My Computer гэж бичиж хамгийн ихэнд гарч ирж байгаа сайт руу орж компьютерийн үзүүлэлтийг шалгах боломжтой. За мэдээж Rank My Computer товчлуур дээр дарна. За дарсны дараа ерөөхдөө бол нэг жижигхэн програм татчих байгаа. За энэ хүү програмыг одоо та бүхэн харж ивэл зүүн доор ботонд харж байна. За татаж авлаа. Татаж авсны дараа энэ програмыг суухгүй зүгээр шууд оруулна. Оруулсны дараа мэдээж хэсэг хугацааны дараа энэ програм маань таны компьютерийн дэлгэрэнгүй мэдээллийг төвөрлөөд вебсайт дээр нийтэлдэг байгаа. За хэдүүлээ хүлээх үлдлээ. Компьютерийн маань үзүүлэлтийн ерөнхий үр дүн гарсан байна. За 9 секундын дараа гарна гэж байна. Гэхдээ бол энийг бол гаргадаг шаардлага байхгүй талд ичи. Одоо энэ дээрээс харж ивэл процессор, graphics, OS буюу үйлдвэрлэлийн систем гэж гарсан байна. За процессорын хэсэгт бол одоо миний CPU-ний ерөнхий мэдээлэл гарч ирсэн байна. За дараад нь үйлдвэрлэгч, дараад нь speed, дараад нь ерөнхийдөө төрөл буюу одоо өндөр түвшний ажиллагаатай гэж байна. За 12 дугаар үеийнх. За брэнд AMD FX 8000 гэдэг. За Core 8 шиг гэж байна. За ерөнхийдөө бол 92% хуваар оноо авсан байна. За энэ дээр нийтдээ сая 444,441 AMD процессор шалгуулснаас миний процессор нь сая 243,392 процессороос илүү гэсэн дүгнэлт гарсан байна. За ерөнхийдөө бол энэ доор байгаанууд нь бол минийхээс муу гэсэн үг. Дээр байгаа нь бол минийхээс сайн гэсэн үг. Ерөнхийдөө бол ойртуулад үзсэн. За Your CPU дээр одоо үзэнгүүт одоо миний Your CPU бол миний CPU. За дээр чи бол одоо миний CPU-нээс арай илүү CPU-нүүд бол харагдаж байна. Ойртуулгууд нийтдээ 5086 ширхэг CPU шалгуулсан байна. Ерөнхийдөө бол миний CPU-с тийм ховор талдаа ордог CPU-нүүдийн нэг бололтой. За одоо категори буюу төрөл рүү орлоо. За минийх одоо high performance орж байна. Extreme бол арай орж чадахгүй байна. За энэ доор бол performance буюу ерөөхдөө бол хүчин чадалтай. За mainstream гэдэг бол ерөөхдөө бол нийтлэг байдаг. За value гэвэл за ерөөхдөө хямдхан одоо нэг юу гэдгийг хямдхан маягаар авсан компьютер гэж бол ойлгож болно. За generation үе дээр орж үзэнгүүт минийх бол 12 дугаар үе байх нь байна. Дээшээ 15 үетэй байх нь байна. За брендийн хувьд бол минийх бол хамгийн дээр болж ихсэж байна. CPU-ийнхээ хувилбараас хамаараад ерөөхдөө олон брэндүүд бол гардаг. За одоо энэ дээр бол manufacturer буюу үйлдвэрлэгч гэж байна. За ерөөхдөө бол энэ CPU-ний хувьд бол Intel-ийнх бол хамаагүй илүү байгааг бол та бүхэн харж байна. За AMD бол нэлээд бага байна. Нэвтрүүлгийн ивент хийгч. Айси. За хэдүүл одоо graphics хэсэг рүү орж үзье. За энэ бол одоо graphic card буюу GPU байгаа. За одоо энэ манай graphic card-ийн нэр байна, үйлдвэрлэгч байна, memory буюу шуурхай санах байна, category enthusiast юм уу да. Энэ одоо ерөөхдөө бол тийм хүчтэй л гэж бол орчуулагдаж болно, тийм дэмжлэгтэй ч юм уу хүчрхэг. За 17 үеийн карт байх нь байна. За DirectX 11-тэй. За ерөөхдөө бол энд байгаа одоо 100%-аас үнэлгээ өгвөл 86% үнэлгээ өгсөн байна. Нийтээ 2,429,856 Nvidia-гийн карт буюу тийм олон шалгаснаас миний 2,94,342-ээс нь илүү график карт байсан байна. За эдлээ ойртуулж үзье зүүм хийнэгээд. За одоо миний график карт бол Your Graphics гэж бол эндээс бол харагдаж байна тийм ээ. Тэгэхээр миний дээр бол нэг тийм олон бас онда график карт бас байхгүй байна. За одоо ингээд та бүхэнд доошоо харуул дээр GTX 750 Ti миний одоо доор байж байгаа жишээтэй. Миний ерөөхдөө бол карт бол 6 сэрийн хамгийн сайн байдаг. За категори төрөл рүү оронгууд минийх бол enthusiast гэдэг төрөлд байх нь бол бас high performance-таас нэг ороод байхгүй. За performance-аас бол илүү. За mainstream буюу хит одоо ингээд илбэг байдаг. За budget гэвэл одоо нөгөө юу бол явчихна. Төсвийн маягийн. За миний график картын үе бол одоо нэг 21 үе байдгаас 17 дугаар үеийн карт гэж бол ойлгож болох байна. DirectX бол нэг 11-тэй. За миний дээр бол 3 DirectX хувилбар байна. За үйлдвэрлэгчийн хувьд бол ATI, Nvidia, Intel гэсэн графикийн үйлдвэрлэгчид байдаг. Иймэрхүү тооны зөрүүтэй байна. Нэвтрүүлгийн ивент хийгч. Айси. За одоо мэдээч энэ дээр бол хийдүүлээ өөрсдийнхөө компьютер дээр тоглож болох тоглоомуудыг хайж болно. За одоо бид чинь дотоод хоёрын шинэ гарсан үйлдвэрийг бол шалгаж үзэх нь зүйтэй байх. За одоо энэ минимум дээр одоо шууд ингээд юу гараад ирж байна тийм ээ. Болохгүй гэдгийг гараад ирж. Энэ бол биш.
За ингээ ороод үзсэнгүүт ерөөхдөө required буюу шаардлагатай одоо үзүүлэлтүүдийн хувьд бол гарч ирж байна. За you have гэдэг нь бол одоо миний үзүүлэлт байгаа. За энэ бол driver маань update гэж энэ бол худлаа сурталчилгааны зүйл болохоор та одоо ийм юм гарч ирэх тоох шаардлага байхгүй, орох хэрэг байхгүй. За ерөөхдөө бол энэ үзүүлэлтүүдийн бол минийх бол хангалттай эзэлж байна. За энэ Sipuni driver гэж байна. Энийг бол минийх бол худлаа. За Sipuni хурд дунджаар юм байдаг бол минийх одоо 4.0 буюу секундэд 4 тэрбум үйлдэлийг хийх одоо давтамжид Sipu ахнаа. За RAM-ийн хувьд бол доотлон 4 GB гэдэг бол минийх 8 GB RAM байна. За ингээд доошоо үзвэл одоо hard disk-ний асуул за гих мэтчлэн зүйлүүд бол эндээс бол гарч ирж байна. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. Мэдээж гарсан үр дүнгийг бол хурангуул My Computer Test хэсэг рүү ороод үзэж болно. За basic буюу энгийн, за advanced гэж орвол арай илүү тийм дэлгэрэнгүй мэдээлэл бол та бүхэнд бол харуулсан явчих чадна. За одоо энэ дэр миний процессор байна. Одоо жишээ нь hard юу байна тийм ээ. Тиймэрхүү мэдээллүүд байгаа. Эндээс бол дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Нэвтрүүлгийн ивент хийгч. I see. Game list гэдэг хэсэг рүү би бол орцсон явж байна. За энэ game list-ээс харж байгаа одоо Battlefield 1 тоглоом дээр одоо миний компьютер хэр ажиллах вэ гэдгийг хэллээ. За харъя. За loading гэдэг хэсэг дээр бол мэдээлэл гарна. За энэ бол яг л required буюу дундаж үзүүлэлт нь бол минийх бол энэ дээр бол таарч байна. За Sipuni хувьд бол ерөөхдөө бол окей. Ерөөхдөө бол яг л тийм дундаж тоглох компьютерийн үзүүлэлтийг бол эндээс ингээ харж байна. Тийм болохоор манайхан компьютер авч байгаа бол энэ сайт руу ороод ямар тоглоом тоглох боломжтой байвгүй юу гэдгийг нь бол эндээс бол орж үзэж болно. За тэгээ надтай хамт хичээлийг үзсэн та бүдэд бол маш их баярлалаа. Хэрв танд миний бичлэгийг таалагддаг бол намайг subscribe хийгээрэй. Мөн хонхон дээр дарахаа битгий мартаарай. Хонхон дээр дарвал танд миний бичлэгүүд notification хэлбэрээр очих болно. Аяруу та дарахгүй бол миний бичлэг нэх их танд очихгүй болов. Мөн миний channel руу орж subscribe хийх боломжтой байгаа. Subscribe түүний дараа хонх дарахаа битгий мартаарай. Subscribe хийсэн ч гэсэн миний бичлэг нэх харагдахгүй болохоор хонх дарвал танд ашигтай, надад ашигтай. Надтай хамт байдагт баярлалаа.